эрхэм сонсогчдоо та бүхний сонсож буй подкаст бол хөдөлмөр ба шүүх Сирак подкаст. Бид энэ шүүхтээр шийдвэрлэгдсэн хөдөлмөрийн маргаантай бодит кейсүүдийг задлан ярьж, ажил олгогч ба ажилтны хуулийн эрх үүргийн тухай ойлголтыг жишээгээр дамжуулан тайлбарлаж өгдөг. Уг подкастын их сурвалж маань Монгол Улсын шүүхийн шийдвэрийн захин сангаас авсан хэрэгүүд байдаг ба мөн ярьж буй сэдв агуулга маань хэн нэгнийг өтгөнд оромжлох, нийтийг уг хэрэгээр өдөөн турших зэрэгээр альваа хар буруу санаагүй өгөөд зөвхөн мэдлэг мэдээлэл олгох зорилгоор хийгдэж байгаа. За өнөөдрийн дугаарт бид ажлаас сайн дураараа гарсан уу эсвэл амралтын үеэр шахалт хийгдэж яагаад халагдсан уу гэх одоо асуултыг хөндлөн. За тэгээд энэ болохоор нэгэн тоогооч эмэгтэй шүүгэд хандсан түүх бөгөөд олон хүний ажил амьдралын нөхцөл байдалтай адилхан зүйл ажиглагдаад байдаг тэм сэдв учраас заавал сонсоорой гэж та бүгдээс хүсье. За ингээд хэрэгтэй оръё. За гэгч эмэгтэй бол орон нутгийн гайлын байгууллагад тоогоочоор ажилд орсон хүн 2022 оны 11-р сарын 14-нд ажилд орсон бөгөөд за энэ хугацаанаас хойш 1 жилийн хугацааны дараа 23 оны 10-р сарын 30-наас эхлүүлээд ээлжийн амралтаа авч эхэлсэн юм байна. За амралтаа эдэлж байх тэр үед нь удирдлага талаас нь нэгэн чухал зочин хүлээн авалтын ажил гарч ирсэн гэж бол дуудсан юм байна. За тэр нь манжуурын гайлын төлөөлөгчд Монголд ажиллаж ирж байгаа. За тийм учраас одоо тухайн байгууллагатай ингээд танилцах хэрэгтэй болсон учраас та ирээд цэвэрлэгээ үйлчлэгийг хийж өгнө шүү гэж анхааруулсан юм байна. Тэгэхээр манай эмэгтэй болохоор одоо ээлжийн амралттай байсан ч гэсэндээ за хэлсэн үгийг нь бол зөрчиж чадаагүй. Тэгээд дарга нараасаа айгаад тэг ажилдаа бол эргэж очисон юм байна. Яг дунд үеэс нь ахуулаад. За 2023 оны 11-р сарын 6-ны өглөөний 8:30-д ажилдаа очоод байгууллагын үйлчлэгч нь бол ирээг байсан юм байна. Одоо цэвэрлэгийн үйлчлэг хийж өгнөхээр нь одоо тэгээд уулын тоогоочдтэй тэгээд тоогоочоор л одоо бэлтгэл ажлаа хангана мэдээж өглөө өдөр оройныхын цаг бол хангах үүрэгтэй л гэж бодож бол очсон юм байна. Тэгсэн чинь бол яг энэ цаг үеэр нь үйлчлэгч нь бол ажиллаа таслаад 2 хоног ирээгүй байсан үе таарсан. За тэгээд үйлчлэгчийнхээ оронд 6, 7 гэдэг 2 өдөр болохоор дан цэвэрлэг хийж ирсэн юм байна. За үүнээс гадна 8-наас 11-ний өдрүүдэд бас ялгаагүй байгууллагын даргын өрөө, хурлын танхим, хоёр давхрын бусад өрөөнүүдийн цэвэрлэгийг бол дангаараа хийж гүйцэтгсэн байна. Харин 11-ний орой манжуурынхын эрхээсээ хойшлолцлоо. Чи амарч болно гэ менежер нь хэлэхээр нь за одоо тийм л юм болцсон юм болоо харъя да гэд гэртээ харьсан юм байна. За тэгсэн чинь дахиад 2 хоногийн дараа 23-ны өдөр түүнийг дахин ажилдаа ирэхийг сануулжээ. За тэгэхээр нь яасан ч хэцүү юмтэй л гэж бодоод тэгээд тэр яг 13-ных нь өдөр бол очоогүй 16-ных нь өдөр бол ажилдаа очоод за яг тэгээд тоогоочийнхоо бэлтгэл ажлуудыг бол яг хангаж ажилласан юм байна. За тэгсэн чинь 17-ных нь орой тоолсон нэг цагаасаа 2 цаг дахиад оройтоод очсон. Тэгсэн чинь нэг 2 удаа оройтоод ирсэн болохоор жоохон асуудал дагуулж ирж л дээ. Тэгээд менежер нь за чи хоцорцсон одоо хэрэггүй болцсон гэж хэлсэн юм байна. Тэгэхээр за өнөөдөртөө яг хоцорсон юм чинь гэд буцаад харьсан юм байна. За тэгээ маргааш нь иржээ. Маргааш нь ирэхдээ болохоор үнсний зүйлтэйгээ бас яг хамт ирсэн байна. Тэгсэн чинь дахиад бид нар болцсон чи хэрэггүй гэд дахиад хариу өгөөд тэгээ явуулчих. За тэгээд тэгвэл би тэгэл амарчгал юм байлгүй дээ гэж бодоод ээлжийн амралтаа өргөжлүүлээд туусан тусдал нь амарсан юм байна. За 20-ны өдөр болохоор дуудлага бол ирсэн. Тэр нь болохоор нөгөө хамт ажиллаж таслаадсэн үйлчлэгч боргилмаагаас иржээ. Тэгээд намайг халчлаа. Тэгээд чамааг ч гэсэн хална гэж байна гэж уцаараа л ирсэн юм байна. Тэгэхээр нөгөө манай үйлчлэгч манай тоогооч маань сандраад тэгээ шууд ажлын байран дээр бол очиж менежертэйг уулзсан. Тэгсэн чинь одоо би бол уулзахгүй чи даргатай уулзгээ даргатайгаа уулзсан юм байна. Тэгээд яагаад намайг халчваа юу болчваа гэдгсэн чинь намайг үнээр халж байгаа мó гэдгс чи тийм ээ чи халагдсан гэд ямар ч өөр тайлбар хэлээгүй ийм хариуг бол манай сонссон. За тэгээд одоо нөгөө жижигхэн газар шүү дээ дандаа орон нутагт гарч байгаа хэрэгүүдийг хөвчлэн яриад байгаа. Тэгээд жижигхэн газарт намайг өмнөх хийсэн ажил дээрээс халагдсан гэдэг юм бол одоо бусад газрууд шалтгааныг нь одоо үл томсорлоод авахгүй яж магадгүй гэдгээс сандраад
За би ажилласаа халагдсан гэж бол яахгүй, би өөрийнхөө хүслээр ажилласаа гарсан гэдэг өргөдлөө өгчий гэдэг тухайн үед бол гэж бодод. Тэгээд ер нь өөрийн хүслээр ажилласаа гарч ийна гэд тэгээ шууд тухайн моментн дээрээ шууд ажилласаа гарах өргөдлөө өгсөн байгаа даа байхгүй. За тэгсэн чинь нөгөө гэртээ хараад нэг хэсэг бодно шүү дээ хүн. Ер нь би яагаад нөгөө нэг цэвэрлэгээ хийцэн байгаа хоёр өдрийнхөө ч цалин авч чадаагүй жиж би ер нь халагдах хэвээр юм би гэж одонгуудаа эргээд одоо би зээлтэй байгаа гэд дарахтаа олгочж уулзсан юм байна. Тэгээд тухайн үед ч гэсэндээ яалтчгүй үнэхээр санхүүгийн бол хүндрэлтэй байсан. Одоо банкнд бол 12 сая төгрөгийн зээлтэй, дээрэс нь одоо том хүн 10 жилээ төгсөж байгаа их сургуулийн 1-р курст орох гэж байгаа учраас бол төлбөрийг нь тухайн жилдээ бол төлөх шаардлагатай болцсон. Их мэтлэн санхүүгийн хүндрэлтээс учраас тэдгээрийгээ дарахтаа тайлбарлаад тэгээд би ажилласаа халагдахгүй ажиллахгүй мó намайг ажилд маань нэрвүүлээд авчаач. Би сайн ажилланаа гэдгсэн чи үгүй ямар ч боломжгүй. Тэгвэл би үйлчлэгч чамаагүй хийе би зээлтэй байгаа гэдгсэн чинь бас манад үйлчлэгч хэрэггүй гэдэг юм яригдсан юм байна. Тэгэхээр одоо бүр ямар ч ажлын байран дээр одоо ажиллах боломжгүй болсон юм чинь да. Тэгвэл би ядаж 2 хоногийнхаа цалин авмаар байна. Одоо сүүлтэнд цэвэрлэгээс 2 хоногийнхаа цалин авмаар байна гэсэн юм байна. Тэгсэн чинь тэр 2 хоногийн чи ямар ч цагийн бүртгэл байхгүй л шүү дээ. Тэглэж би нэгтлэндээ битээ үг гэлцсэн байгаа гэд хэлсэн юм байна л та. Тэгэхээр нөгөө Агийн дургу үрээд шүүхэд хандсан. За шүүхэд хандахтаа болохоор би халагдцсан. Өргөдлөө өгцөн гэдэг байгаа боловч би яг үндэ бол халагдсан. Тэгээд сайн дураараа бол огт өргөдлөө өгөөгүй. Тэгээд дээрэс нь намайг ээлжийн амралтаар зөрчиж бол ажилуулсан. Тэгээ 2 өдрийн цалингаа авч чадаагүй. Тийм учраас намайг ажилд маань эргүүлэн томилуулж өгөөч. За тэгээд дээрэс нь нийгмийн даатгалын маань тасарсан эдгээр хугацаануудыг бол нөхөж төлөвлөж өгөөч гэдэг ийм үндсэн шаардлагуудтай нэхэмжлэгийг бол шүүхэд гаргасан. За тэгээд шүүх болохоор иргэн Агийн болон ажил олгогч талаас нь бүхэл тайлбаруудыг сонсоод дараах үндслүүдийг бол тайлбарлсан юм байна. Нэгт бол ажилтны өргөдөл нь бол сайн дурах гэдгийг үл яг үзэж байгаа юм байна. Яагаад тэгэхээр нэхэмжлэгч яг тэр өргөдлөг өлөөрийн гараараа бичсэн байна. Тэгээд дээрэс нь гарын үсгийн яг өөрийнх нь байна. За тэгээ яг гэрэл бүлийн нөхцөлтэй бол холбон тайлбарлаж байгаа хэдий ч гэсэндээ санхүүгийн асуудлуудыг одоо холбож тайлбарлаж байгаа ч гэсэндээ энэ бол шахалтанд орсон гэдэг нь хотлогоо болохгүй гэсэн юм байна. За хоёр дахь нь болохоор ээлжийн амралтын үеэр ажилласан гэдгийг нь бол тайлбарлаж байна. Энэ нь болохоор одоо би өмнөх л дугаар дээр яриад байгаа шүү дээ. Аль болох чамааг ажил гэдэг юм тайлбарсан бол заавал мессежээр харилцаж гэдэг юм уу. Тийм зүйлүүдийг л яриад байгаа. Тэгэхээр амаар уцаар ярьсан учраас ямар ч ажил гэдгийг шахамдуулж байгаа нотлох баримт бол үлдэж чадаагүй байгаа. Тэм учраас дээрэс нь ажил олгогчийн тайлбарыг бол сонсож үзсэн. Ажиллах уу гэдгсэн чинь за ажилчия гэсэн юм байна. Тийм учраас яг чи ажиллах ёстой гэдэг бол юм хүчинсэн тийм шахалт үзүүлсэн ямар нэгэн шууд өөрөг бол өгөөгүй байна. Тэгэхээр ажилтан болон ажил олгогч тал хоёр тал маань ээлжийн амралтын үеэр 5 хоног гэж байгаа. Эхнийх нь болохоор 5 хоног одоо үйлчлэгчийг орлоод ажилласан. Тэгээд араас нь яг нөгөө сайн дураараа мань хүн бас нэг 2 хоног ажилласан гэдгийг хэлээд байгаа шүү дээ. Тэр 2 хоногийнхаа цалин нь бол нэхэд байгаа байхгүй юу? Эхний 5 хоногийнхаа тэр нөгөө тоогоочхоо бэлтгэлийг хийцэн тэгээ нэг хальт нэг цэвэрлэгээ хийсэн. Тэр 5 хоногийнхаа цалин нь болохоор тэр 11 сартаа бодоод алгацсан юм байлээ. Тэгэхээр ингээд хоёр талаас ингээд сайн дураараа тохиролцоод ажилласан байгаа учраас энийг бол ямар нэгэн хүчээр ажилласан гэдэг зүйл бол болохгүй гэдэг тайлбар өгсөн байна. За тэгээд ажлаас чөлөөлөх тушаал нь бол хууль зөрчөөгүй буюу угаасаа бүр ажлаас халаагүй шүү дээ. Тэр чинь нөгөө өөрөө өргөдлөө өгсөн 27-нд өөрөө өргөдлөө өгсөн биш 27-нд бол халтсан байгаа. Тэгсэн чинь манай ажилтныхын төр өргөдөл дээр нь болохоор өөрийн хүслээр ажлаас гарах хүсэлтэй байна. Өргөдөл гаргасан гингүүтээ тухайн сарынхаа 20-нд өгчөж байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч тийм ажлаас халсан шалтгаангүй хаасан гэдэг зүйл бол ярихдаггүй болчиход байгаа байхгүй. За тэгээд дөрөвт нь бол гэрчийн мэдүүлэг ажилтны хувийн ёс зүйн асуудал байсныг бол харуулж байгаа буюу гэрчүүд дээр нөгөө нэг ажлыг нь орлож хийсэн манай үйлчлэгч борилмаа маань бол одоо энэ хүн маань ажлын байран дээр арх уудаг За тэгээ арх уусныхаа маргааш нь тасалдаг гэдэг зүйл ярьсан байна. Дээрээс нь бас менежер нь бол мэдүүлэг өгсөн байна. Одоо нөгөө ажилдаа согтуурчингуутлаа бас нэлээд агсан гэдэг зүйлүүд буюу ажилтны хувийн ёс зүйн асуудалтай байсан гэдэг зүйлүүд гэрчүүд бол ярьсан байна. За нэхэмжлийн үндэслэл дутмаг
Буюу нөгөө 2 өдрийн цалин дутуу авсан гэдэг байгаа шүү дээ. Яг үндэ бол яг чи 11-ээс 14-ний хооронд ирээд цэвэрлэгээ үйлчилгээ хийгээд өгөө гэд ингээд 5 хоногийн цалин нь ярьсан байсан чинь манай хүн дараа 2 өдөр нь ирэнгүүтлээ яг ирээрээ гэсэн хугацаанаас нь 2 хоногийн дараа очингуутлаа өөрөө 2 хоног цэвэрлэгээ хийчихэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр 2 хоногоо хийхдээ дээрэс нь ямар ч нөгөө нэг тийм цахим цагийн бүртгэл огт байхгүй. Тийм учраас энэ хоёрын 2 хоног ажилласан гэдэг нотлох баримт байхгүй байна гэж шүүх үтсэн. За тэгээд ядж байгаа тэр нөгөө нэг компани нь өөрөө цалин хөлсөө програм хангамжаар тооцогддог. За цахимаар цагаа бүртгүүлчих юм бол тэрийг нь автоматар програм ботчдөг учраас буруу цалин ботсон, дутуу цалин ботсон гэдэг ямар ч тийм зүйл байхгүй байна гэдэг эдгээр одоо үндслүүдийг хэлээд дараах шийдвэрийг шүүх гаргажээ. За ажилд эгүүлэн тогтоолгох нөхөн цалин энэ дэшийн бичил хэлэх тухай бүхэл нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосгоо гэдэг тушаал гарсан байна. Тэгэхээр нөгөө нэг манай эргээ ааяа маань хэлсэн зүйлсүүд байгаа шүү дээ. Би 2 хоногийнхаа цалин авмаар байна. Дээрээс нь ажилгүй байх үеийн цалин. Тэгээд ажилдаа мэдээж хамгийн гол нь эргэж ормоор байна. Надад дахиж ажил олдоход хэцүү. За тэгээд энэ дэшийн нөхөн бичлэлтүүдийг хийлгээд өгөөч гэсэн зүйлсүүдийг нь бүгднийг хэрэгсэхгүй болгосон байна. За тэгэхээр бид нэр эдгээр хугацаанд дээр юу ойлгох ёстой вэ? Бид нэр энэ кейсээс юуг сургамжилж авах ёстой вэ гэхээр номер 1-т бол угаасаа ээлжийн амралтаар ажилласан бол одоо тухайн ажилласан цалингаа цагаа баримтжуулах ёстой. Танай байгууллага цахимаар одоо цагаа бүртгүүлдэг бол тэр цахим бүртгэлээ заавал марталгүйгээр хийх хэрэгтэй. Энэ бол таны үүрэг болчихж байгаа байхгүй юу? Ухамсарын асуудал болчиход байгаа. Харин цаасаар бүртгэлээ хийдэг бол тэр цаасныхаа одоо хүн болгоцтой болсон юм чи утасныхаа зургийг дарж авах хэрэгтэй. Эсвэл ямар нэгэн байдлаар одоо шүүхтээс өдрийн тэмдэглэл айгүй одоо нотлох баримт болоод байдаг. Тэгэхээр өдрийн тэмдэглэл хэрвээ хөтэлдэг бол тэрэн дээрээ би энэ өдрүүдэд ажиллаа гэдэг талаар айгүй сайхан тусгаад өгөх хэрэгтэй. За тэгээд ээлжийн амралтын талаар бас нэлийн дэлгэрэнгүй тайлбарлаад өгье гэж бодож байна. За хүмүүс болохоор ихэнх хүмүүс ээлжийн амралтыг би одоо 24 оны 5 сард ажилд орсон бол одоо тухайн жилдээ яг авах ёстой гэдэг ойлголтод яваад байдаг. Яг үүндээ бол тухайн ажлын жил гэж юм яригддаг. Ажлын жил гэдэг нь болохоор саяны жишээ авсан 24 оны 5 сард ажилласан бол 25 оны 4 сарын 31 хүртэлх эдгээр 12 сарын хугацааг ажлын жил гэж нэрлэдэг байгаа. Та тухайн ажлын жилдээ болохоор яг ээлжийн амралтаа эдэлж болно. Ээлжийн амралтаа эдлэхдээ болохоор одоо дөнгөж ажилд орж байгаа хүн бол 15 хоног байдаг. Тэгээ ажилласан жилээс хамааруулаад дээшээ өгсөд ажлын хоногуд нэмэгдээд явдаг байгаа. Тэгэхээр энэ 15 хоногоо болохоор хэрвээ ажил ихтэй байна гэд нөө дараагаас ч хүсэлт ирэх юм бол за би хуваагаад авчия гэж хэлж болно. За хувааж авахдаа хамгийн доод нь ажлын 10 хоног бол амардаг. Хувааж амрахтаа дээрэс нь яг энэ 10 хоногтой ногдох ээлжийн амралтын цалингаа буюу олгороо авч болно. Эсвэл за би дараа нь угаасаа 5 хоногийн амарчих юм чинь гэж удаад 15 хоногийнхоо бүтэн цалин ч гэсэн авч болдог гэсэн үг. Тэгэхээр дараагийн 5 хоног нь бол мэдээж цалингүй амарна гэсэн. Одоо ээлжийн амралтынхаа цалин бүтнээр нь авчиж байгаа шүү дээ. Хэрвээ 15 хоногоор нь амарсан мөртлөө 7 хоногийн одоо дутуу амраад буцаа ажилдаа орцсон байж байгаа ямар нэгэн шалтгааны улмаас ажлаасаа гарчлаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол та нөгөө хизээ нөгөө ээлжийн амралтаа авч байгаа гэдгээс шалтгаалаад хэрвээ илүү олгоцсон байгаа ах юм бол тэрнийхээ илүү олгосон цалингийнхаа хасалтыг нь бас хийлгдэг шүү. Тэгэхээр мэдгүй байгаа HR-ууд ч юм уу цалин боддог нэгтлэнгууд байх юм бол одоо бүтэн жилээр нь ээлжийн амралтынхаа цалин бодоод олгоцсон. Тэгсэн чинь тэр хүн бүтэн жил болохоос өмнө ажилласаа гарчих юм бол тухайн үед ногдох одоо ээлжийн амралтын эцсийн тооцоог хийж байгаа үедээ ээлжийн амралтын эцсийн тооцоо хийнэ гэдэг чинь өөрөө болох юм бол аваагүй бол өгнө. Төрүүлээд авсан бол нөхөд одоо суутгах бас нөгөө цалингийн судгал хэлбэртэй болчдөг гэсэн үг шүү. За тэгээд дээрэс нь нөгөө намайг ажлаас гарахад маань ээлжийн амралтын нөгөө эцсийн тооцоог маань ерөөсө хийж өгөөгүй гэдэг бас айгүй гомдлууд гарч ирдэг. Тэрний талаас кейс
аваад тусдаа бас нэг дугаар болох болов гэж бодож байна. Гэхдээ урьдчилсан байдлаар мэдээлэл олгоход та 1 хоног ажилласан ч бай ээлжийн амралтын эцсийн тооцоог тухайн байгууллага хийж өгөх ёстой. За тэр нь болохоор ээлжийн амралтын цалинг бодож олох журам гэдэг Монгол улсад бүр юм том журам байдаг. Бүр ингэ жишээ кейс авсан. За тэр журмыг та HR-ч байсан одоо цалин боддог ихтлэнч байсан энгийн хүн ч байсан заавал цаг минут гаргаад тэр 2 3 хуудас юмыг заавал уншаарай гэж бодож байна. За таныг бүр яг 1 хоног ажиллахад одоо ажилласан хугацааны 0.59 хоногийн цалин бодож олох хэрэгтэй гэдэг бүр юм стандарт одоо жишээ авсан журам байдаг аахгүй юу? Тэгэхээр тэрийг бол маш хэрэгтэй журмаа. Би туршилтын 3 сарын хугацаанд ажилласан юм аа. Тэг үргэлжлүүлээд ажиллахааргүй болчлоо. Би ээлжийн амралтын эцсийн тооцоо хийгдэх болов. Би ээлжийн амралтын олгоор авах болов гэдэг айгүйх асуултууд байдаг. Тиймээ та аавна. Та туршилтын 3 сар ажилласан ч бай, 1 сар ажилласан ч бай, эхний 7 хоногт ажилласан ч бай, ээлжийн амралтын цалин авах ёстой. За тэгэхээр хоёр дахь одоо ойлголт маань юу яригдах вэ гэхээр сайн дураараа өргөдөл өгөхөөс өмнө тухайн нөхцөл байдал чинь хууль зөрчигдөж байгаа эсэхийг заавал нэгтлэх хэрэгтэй. За тэгээд энэ жишээ маань бол айгүй сайхан одоо сургамж болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ягаад тэгэхээр одоо та хэрвээ таныг үнэхээр халсан бол заяа. Энэ кейс дээр яригдж байгаа нь болохоор нөгөө халсан гэж яриад байгаа шүү дээ манай иргэн тэгсэн чи яг үүндээ бол нөгөө нэг байгууллага тал дээр чинь бид нар ерөөсө халаагүй шүү дээ. Ерөөсө халаагүй бид нар халах тухай юм яриаг мөн дээрэс нь манай гаргасан тушаалч гэсэн халах ямар ч хуулийн заалт бариаг байгаа ч дээ гэдэг юм ярьчихж байгаа байхгүй юу. Тэр чи одоо тэгэл үнэхээр манай иргэн халахдах байж байгаа санаа зовоод сайн дураараа өргөдлөө өгсөн байж болно. Гэхдээ тэр чинь хинч нотолж чадахгүй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр хэрвээ та одоо нөгөө иргэн талаасаа ажилтан талаасаа яригдж байгаа бол танд ямар зөвлөгөө өгөх вэ гэхээр таныг үнэхээр ажилласаа гараад хэрвээ халагдсан гэдэг юм яригдах юм бол одоо дараагийн ажилд ороход чи хэцүү шттэ. Тэгээд өөрийн хүсэл дээрээ л хүснэ зүгээр шттэ гэдэг юмнууд яригдаад ах юм бол үгүй шүү. Хэрвээ үнэхээр тэгж амар одоо шахалтанд ороод байгаа бол тэгж яригдж байгаа үеийнхаа бичлэгийг хий. Тэгээ бичлэгч нь бол айгуу сайн voice record ч юм бол нотлох баримт болно. Гэхдээ бол ямар ч тохиолдолд яаж шахалтанд орсон бэ? Тийм одоо манипуляцд бити ерөөсөө итгээрээ хэрвээ таныг ажлаас чанга хална гэж байгаа бол та өөрийгөө үнэхээр ямар нэгэн буруу хийсэн гэдгийг үзэхгүй байгаа бол хэрвээ үзэхгүй байгаа бол ажлаас чанга халах ямар ч ирэх байхгүй тухайн байгууллагт. Ийхүү энэ удаагийн дугаарт өөрийн хүслээр гарсан боловч сэтгэл зүрхэндээ тийм биш байсан гэж маргасан нэгэн ажилтны кейсийг тайлбарлалаа. Ажил олгогч нь ажилтнаа хүний хувьд ойлгож, ажилтан нь өөрийн эрхээ бас мэддэг байх. Энэ л одоо харилцан хүндлэл дээр хөлбөрийн харилцаа доктортой оршдог лээ. Хэрв танд ч бас ажил амьдралын зааг дээр тулгамдж байсан, эсвэл тулгамдж байгаа асуудал байх юм бол хууль таны хэрхэн ажиллахыг бидэнтэй хамт судалсаар байгаарай. Хөдөлмөр бааш ух Сирак подкастын дараагийн дугаарт дахин уулзсаар баярлалаа. Баяр таа.